Энэ өдрийн минь төргий. За тэгээ өнөөдрийнхөө хуваалцах үгийн төлөө бүгдээрээ хамт залбирая. Эзэн минь өнөөдөр буруу урсгалынхан бас итгэжтийг өөрсдийнхөө сургалт сүмд урих хандлагыг ихсэж байгаа учраас энэ талаар бид бас ямар бодолтой байх талаар бидэнд сануулж өгөөрэй. Иесусийн нэрээр гуйн залбирч байна. Амен. За сүүлийн үед гаж буруу урсгалтай итгэгчид тэр хүмүүс өөрсдийнхөө сүм сургалтанд итгэгчдийг урих явдал бас нэмэгдэж байгаа талаар ажиглагдж байна. Тийм учраас энэ талаар би та бүхэнтэй бас өөрийнхөө санал бодлыг хуваалцъя. За бид нар бол протестант чиглэлийн евангелийн сүмч болон итгэгч нар. За тэгээд бид нар Бурхан гэж хэмбэ, Есүс гэж хэмбэ, авралыг юу гэж үздэг вэ гэсэн ийм ерөнхий ойлголтоороо онолоороо гаж буруу урсгалаас ялгагддаг. Тэгэхээр бид өөрсдийнхөө итгэл үншлийг илүү гүнзгий судалж мэдснээр тухайн энэ гаж буруу урсгал давтахгүй байх боломжтой. За тэгэхээр бид бол нэгдмэл гурал бурханд итгэдэг. Тэгээ үүнийгээ илэрхийлдэг итгэлийн тунхагийг хүлээмжшөөрдөг. За энэ шинэ гэрээний үеийн ихэнх үеийн итгэгчдэд бас ийм гаж буруу урсгал ийм сургаал онол бас тохиолж байсан. За ерөнхийдөө нэг ийм хоёр буруу урсгал нэлээд газар авч ирсэн. Яг элч нарын үед за хүч хүнснөөр аврагдана гэж Евдээ багш нар зааж гэлсэн байгаа. За Пентекост баяраар сүмч болгон эхэлж сайн мэдээ нэлээд хүчтэй тараагдж илгээхэлт хийгдэжсэн энэ үед Евдээ эдизмийг баримталдаг хүмүүс байгуулагдсан шинэ сүмч болгон дээр очиод за хослол хийх ёстой, хөвч хөндлөх ёстой гэж сурсан байгаа. За нөгөөх нь болохоор Библийн үннийг грекийн гүн ухаантай хослуулснаас болж, холсноос болж гностизм буюу мэдлэгээр аврагдах гэсэн ийм буруу гаж онол урсгалууд бий болсон байгаа. За гурав дахь нэг зүйл нь болохоор анхан үеийн Христ итгэгч нар эдгээр гаж буруу урсгал онолыг үнэн зөвөөр тайлж үннийг тэдэрт зааж сургасны дараа итгэгч нарын энэ хавчлага эцэстээ юунд хүрэх вэ? Ер нь итгэгч нар ингээд хавчигдаад, алуулаад ингэж амьдрал төгсөж байгаа бол хожим дараагийн үед өгсний дараа юу болох вэ? Тэгээд итгэгч нар ингээд зов зүдрээд байх уу гэсэн нэг ийм асуулт гарч ирж байсан. За энэ тал дээр Бурхан Иоханд Патмарл дээр илчлэлт өгснөөр итгэгч нар хэдий хавчигдаж алагдсан ч гэсэн харин тэд мөнхийн улсад байх юм гэдэг ийм маш тодорхой илчилтийг өгсөн байгаа. За тэгэхээр Галат ном дээр энэ хүч хүнснөөр аврагдана гэдэг энэ сургаалтын хүмүүс очиод зааснаас болж Галатын итгэгч нар бас тэднийг дагсан учраас Паул тэдэнд энэ Галат номыг бичсэн. За би 1-р бүлгийн 6-аас 10-ыг таард уншчихъя. Христийн нэгүслээр та нарыг дуудснаас ялгаатай сайн мэдээрөө та нар ийм төргөн иргэсэнд би гайхаж байна. Өөр сайн мэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг өөмөлж Христийн сайн мэдээ гуйлахыг хүсэж байна. Харин бид ч эсвэл Тэнгэрийн зарлага илч ч гэсэн бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээ тунхаглавал тэрээр хараагддаг. Бид урд нь хэлсний адил би дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагддаг. Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг ирж байна уу? Эсвэл Бурханыхайг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байхсан. За Паул өөр сайн мэдээ гэж байхгүй. Иесус Христийн нэг л сайн мэдээ байна гэдгийг энд хэлж байгаа. Христ бол Бурханы хүү ба махан биеэр энэ дэлхийд мэдлээд тэр загалмаа дээр хүмүүсийн нүглийн төлөө алагдаж өвхлээс амьсанд бид итгэдэг. Тэр Тэнгэрт өргөгдөж тэр дахин ирэх болно. Бид түүний дахин ирэлтийг хүлээдэг.
За та ер нь зөв буруу нь мэддэхгүй эсвэл одоо бас буруу байж болзошгүй сургалт одоо сүмд таныг урих юм бол би таныг энэ 3 асуултыг өөрөөсөө асуугаарай гэж би танд зөвлөе. Нэгдүгээр та өөр одоо энэ сургалт өөр сүм чуулганд одоо явах нь одоо Бурхны өсөлд нийцэж гэнэ үү? Иесусээ одоо үүнийг та хэрхэн одоо харж байна гэж та асуух хэрэгтэй. Та Бурханаас асуугаарай. За хоёрдугаар өөрийнхөө сүм чуулганы удирдагч нартай зөвлөлдөөрэй. За ийм одоо сүм чуулганы өөртөө одоо ийм зүйлд итгэдэг, үнэмшдэг, ийм сургалт хийдэг гэсэн хүмүүс ирж уулзлаа. Би энэ сургалт сүмд одоо хамрагдаж болох уу? Энэ одоо үн зөв одоо чиглэл явах уу гэж одоо асуух. За гуравдугаар та өөрийн тэр хамрагдах гэж байгаа, оролцох гэж байгаа тэр сургалт тэр сүм чуулганы талаар та хангалттай судалсан уу? За энэ 3 асуултыг би одоо танаас асуух болно. Тэгэхээр та ямар нэгэн өөр гаж одоо буруу урсгалынхаа гэж хэрэг мэдэж байвал та эдгээр энэ 3 асуултыг өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй. За Галат 5 дугаар бүлгийн 6-аас 12-ыг би та бүхэнд уншчихъя. Хослуулахгүй ба ис хослуулахгүй аль нь ч Христ Иесус дор хүчингүй. Харин хайраар дамжин ажиллаж буй итгэлэл чухал. Та нар сайн гүйж байсан хэн та нарыг үнэнд дуулууртай байхад чинь саад болсон юм бэ? Та нэг дууддаг түүнээс энэ үзэл бодол ирээгүй. Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь нисгдэг. Та нарыг өөрөөр бодохгүй гэдэгт эзэн дотор би та нарт итгэж байна. Харин та нэг өөмлөгч хэн боловч шийтгэлээ өвтөх болно. Гэвч ах トゥ нараа хэрв би хослолыг тунхагласаар байв юунд би мөшгөгдөн авчигдсаар байх вүлээ. Тэгвэл загалмай бүдрүүлэх саад нь арилсан хэрэг. Хэрэг болдгсон бол та нэг өөмлөгчд өөрсдөө агтлаасаа. За Паул бүр одоо та нар яагаад ийм буруу ийм одоо өөрөвл хослуулсан аврагдана. Өөрөвл үйлсээр аврагдана гэдэгт итгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Энэ одоо хөвч хөндөөснөө аврагдана гэж заадаг хүмүүс өөрсдөө одоо агтлаасаа гэсэн. За хөвч хөндөх гэдэг бол одоо 8 хоногтойд нь эртээ хөвгтийн одоо божооны одоо үзүүр арьсыг татж байгаа тасалгыг хэлж байгаа. За ингэж одоо Авраамд одоо ингэж хөвч хөндүүлж хослол одоо хийлгэснээр бурхантай одоо гэрээнд нэгдэж байгааг одоо батлуулж Авраамд энэ одоо ёслолыг бурхан өгсөн байдаг. Харин одоо Иесус ирснээр одоо хослол хийлгэснээр биш харин итгэлээр нэгүслэр авдана гэдгийг Паул маш тодорхой одоо зааж сургасан. Тэгвэл тэр нэг жижиг арьс үзүүрээ одоо арьсыг огтлоод аврагддсан бол энэ одоо хөвч хөндөөснө аврагдана гэж заадаг багш нар өөрсдөө одоо агтлаасаа гэж Паул ёгцолж хэлсэн. Өөрөвл одоо агтлна гэдэг нь одоо төмсгийг одоо ингэж таслагыг хэлдэг. Тэгэхээр жижигхэн үзүүрээ арьсыг таслаад аврагдсан бол бүр тэгвэл төмсгөөр таслуулчихгүй юу гэдгээр ингэж Паул одоо ёгцолж одоо хэлсэн байдаг. Тийм учраас бид бол ямар нэгэн одоо үйлснээр ямар нэгэн сургалтанд бүрэн хамрагдсанаар одоо ямар нэгэн одоо тэр одоо ёслол үйлдэх юм янз бүрийн зүйлсээр бид аврагдахгүй гэдгийг бид одоо ойлгох хэрэгтэй. Бид бол үйлсээр аврагдахгүй харин Бурхны нэгүслэр итгэлээрээ аврагддаг. За хамтдаа залбирцгаая. Эзэн минь ээ бидэнд гаж буруу урсгал одоо тэр сургаалд хамрагдахгүй автагдахгүй тулд биднийг бас Библийн үннээр та илүү сургаж өгөөч. Бидний итгэл үншил юу вэ гэдгийг бидэнд илүү тодорхой таниулж зааж өгөөч. Биднийг тантай маш ойр дотн болгож өгөөч. Эзэн бурхан минь ээ та итгэгчдийг сүм чуулганыг өөрсдийн одоо үнэн зөв тэр онол теолог одоо сургаалыг баримтлан одоо алхахад туслаарай. Тэгээд тантай амьд харилцаатай байж эзэн Есүсээ тантай бас танд бас амьд итгэлээр итгэж таны дуу хоолойг бас сонсох хэмжээнд хүртэл бидний итгэлийг өсгөөрэй гэж Иесусийн нэрээр гуйж залбирлаа. Амен.